За өнөөдрөх хичээлээр 2025 оны AB дээр орж ирсэн дасгалыг хамтдаа ажиллацгаая. За 2025 оны AB дээр соёлын цочролттой холбоотой асуулт орж ирсэн байна гэсэн үг. За өгөгдлөөр бол дараах тохиолдлыг уншаад соёлын цочролын харь соёл дасан зохицох үе шатын аль үе шат дээр явж буйг тодорхойлроо гэнэ. Тэгээд за тохиолдол нь зул хятад улсад суралцахаар ирсэндээ маш их баяртай байлаа. Тэр ирсэн хотынхоо шинэ соёлд дасаж оюутан ангийнхаа хүүхдүүдтэй дотны найзууд болъё гэсэн бодолтой байсан ч эргэн тойрныхоо хүүхдүүдтэй харилцаа тогтоож чадахгүй байсан гэнэ. За бид нар нь болохоор Борч шүтээсийг 2024 онд төгссөн бөгөөд бүгд найрамдах хятад ард улсад үргэлжлүүлэн суралцахаар болвоо. 2025 оны 3 сард хятад улсад очоод тухайн улсын соёл дассан боловч эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа тогтоож чадахгүй байсан байна гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө соёлын цочрол сэдвийн хүрээнд бол энэ дасгал даалгаврыг хийгнэ. Та бүхэн бичлэгээ зогсоож хагаад хийгээд үзээрэй. Дараа нь хамтдаа шалгая. За соёлын цочрол гэдэг ойлголт бол 1954 онд энэ Оберг гэдэг хүн нэр томьёог бол оруулж ирсэн. За энийг соёлын шок гэж бас нэрлэдэг. За энэ нь юу хэлж яах вэ гэхээр ерөнхийдөө нэг газраас өөр газар очиход тухайн хүний төсөөснөөс өөр орчин хүлээж байгаа. За тухайлбал өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүсэлснээс огт өөр байх, бүтлгүйтэй сэтгэл ханамж мэдрэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, төгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг бол хэлнэ гэж байгаа. За тэгээд энэ соёлын цочрол үүсэх шалтгаанууд нь бол зөвхөн нэг газраас нөгөө өөр газар очихоос гадна за байгалийн гинтийн үзэгдэл байж болно. Терроризм, улс орнуудын хоорондын дэвсгэрт мөргөлдөөн байж болно. Нийгмийн дотоод амьдралын нөхцөл шинээр солигдох гэх мэт үзэгдлүүдээс болоод соёлын цочрол бол бий болдог байна. За тэгээд эдгээр 7 үе шатыг бол соёлд дасан зохицох зам гэж нэрлэдэг гэж байна. За тэгээд энэ график байна. За та бүхэн А дээр яадаг гэж байна вэ гэхээр шинэ газар таалагдаж уран зориг иш хүчтэй байна гэсэн үг. За одоо нэг сургуулиас өөр сургууль руу шилжиж очиход бол тэр маш их хэмжээтэй таалагдж байна гэсэн үг тийм. За тухайлбал Монголоос хятадд очиж сурлаа гэж байна. За эхэндээ таалагдлаа. За тэгсэн чинь бие үе шат дээр болохоор харь хэл, орчин, хоол хүнс зэрэг шин зүйлийг хүлээн авч чадахгүйгээсээ бухимдлыг хэлнэ. Гэрээ санах ганцаардаг гэх мэт үзэгдлүүд бол танд ажиглагдаж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр мэдээж бол төр хугацаанд сэтгэл шинэ газар очсон юм чинь гоё байж болох ч гэсэн буцаад нэг нийгмийн асуудлаас болоод хэлний бэрхшээл ч гэдэг ч юм уу тэндээсээ болоод та бол бухимдаж эхлэнэ гэсэн үг. За гэхдээ энэ үе шатад авах юм бол та дараагийн үе шат болох багаар орчиндөө дасаж шин зүйлийг хүлээн авч чаддаг болно гэсэн үг. За тэгээд ди үе шат дээр бол шинэ орчиндөө бүрэн таснаа гэсэн үг. За хоол хүнсэндээ ч юм уу те амьдарч байгаа цаг уур нөхцөлдөө бол дасаж эхэлнэ гэсэн үг. За гэхдээ дараагийн асуудлууд урж эхлэн тэр нь юу вэ гэхээр Е үе шат дээр шинэ соёл дассан боловч эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа зохицож чадахгүй гэсэн үг. За энэ бол ерөнхийдөө тухайн улсын хэл соёлыг нь ойлгоогүй байх юм бол та маань нийгмийн харилцаанд идэвхтэйгээр оролцож чадахгүй ганцаардсан мэдрэмжүүдийг авч эхэлнэ гэсэн үг. За тэгээд Эв шатанд найз нөхөдгүй нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж төрнө. За энэ үе шатад давж чадах юм бол та эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгож эхэлж хүмүүстэй харилцаа тогтоож аливаад уян хатаа ханддаг болно гэд энэ үе шатыг бүгдийг давсан бол та тухайн соёлд бол бүрэн дасан зохицож чаднаа гэсэн үг. За тэгэхээр бол ер нь цээжлэгтэй хүүхдүүд бол заав үе шат дээр бол те гэрч хүчтэй байх юм байна. Би дээр бухимдчих юм байна те хий соёл хоол хүнс цаг агаар нь тарах үгээс болоо. За тэгмүүд энийг бол та тодорхой хугацаанд даван туулын сарын хугацаанд ч юм уу те 3 сарын хугацаанд за ингээд шинэ орчиндөө бүрэн дасж जैन дий дээр ингээд оргил зэгтэр тэгмүүд буцаад уналт орж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр хүмүүс хоорондын харилцаатай холбоотой. Тэгээд харилцаж чадахгүйгаасаа мэдрэмж үсэж जैन те ганцаараа байгаа юм шиг тусгаарлагдсан юм шиг. Тэгээ буцаад нэг даван дийлж чадсанараа та бол соёл дасан зохицож байна гэд тогтоох нэ. За тэгэхээр эхний ээж дээр оржсэн жишээ бол за хятад улсад суралцахаар ирсэн гэж маш их баяртай байсан. Тэр ирсэн хотынхоо шинэ соёл дасаж оюутан ангийнхаа хүүхдүүдэд дотны найзууд болъё гэсэн бодолтой байсан ч эргэн тойрныхоо хүүхдүүдтэй харилцаа тогтоож чадахгүй байсан гэж байна. Тэгэхээр харилцаа тогтоож чадахгүй байсан үе шат маань Е байх нь. Энээс харилцаа тогтоож чадахгүйгээс болоод сэтгэл готролд орно Эв шат тий. Тэгэхээр энэ биетэй андуурч болохгүй шүү. Би бол хардаа харь хэл орчин хоол хүнс зэрэг шин зүйлсийг хүлээн авч чадахгүйгээсээ бухимдал хэлнэ гэж байна. Энд харилцаа тогтоож чадахгүйгээсээ болоод бухимдал үүсэж байгаа юм биш. Энэ нөгөө нэг тухайн орчиндөө дасч чадахгүй болоод бухимдал үүсэж байгаа. Энэ хоёрыг маш сайн ялгаарай. За би дээр нь болохоор Борч шүтээсийг 2024 онд төгссөн бөгөөд хятад улсад үргэлжлүүлэн суралцахаар болвоо. 3 сард нь хятад улсад очиод тухайн улсын соёл дассан боловч эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа зохицож чадахгүй болсон гэд муу адил Е үе шатах нь. Тэгэхээр би
За 15 дугаар дасгалыг ингэж хийх байсан байна. Эсэлтийн шалгалтанд нь амжилт хүсье.